Атман алдарч ав. Бээжингийн вагоныг түүгээсэн нь. Атман хулиган гэдэг нэр томьёо Оросоос Монголд орж ирсэн үед халахын өнцөг болон бүрд нэр зуутай атманууд дуулдах болсон. 90-ад оны их үед Микрийн алдарч ав, мөрөнгийн дүү Цэнгэл гэх хүмүүсийн нэр Монголд төдийгүй Орос, Польшид 8 хийж аваа манайхны дунд өвлгөр домог шиг яриа сонсогдох болсон. Тэгэхээр халахын атмануудын цагаан толгойн үсгийн дараалал А үсэгт өөрийн байр суурийг хэдийнэ олж түүх болон үлдсэн алдарч авын талаар энд өгүүлэх болно. Тэрүүний халаасны хулгайч дээрэмчид энэ хоёр атманд л өдрийнхөө ашиг орлогоос байнга өгдөг байсан юм. Хуучин улсын их дэлгүүрийн урд талыг дэвжээ гэдэг байлаа. Энд тухайн цаг үеийн атманууд 8-аач хийдэг, архиачуудаг, зодооноч хийчихдэг тийм л газар байж. Алдарч ав тухайн цаг үедээ атман гэсэн сайн эрчүүдтэй бүгдтэй нь гар зөрүүлж явсан бөгөөд дараа нь гар орилцож шил юм хувааж уугаад сайн найзууд болдог байж. Тэрбээр Микр, Сансар, баг тойрог 40 мянга төдийгүй хотын бүхэл дүүргийн сайн эрсийг номхруулж бас найзалж нөхөрлж явсан юм. Тухайн үед итгэл, гахаа шижир, тагтаа бэг, хагархаа тамир, хар гэрэлтэй, гочоогийн ингис, гүүс болт, мөрөн, паник, батбаяр, төвдөнд оржийн давг чимэдгээд нэр нөлөөтэй бүхэл атмантай нөхөрлж явсан бөгөөд тагтаа бэг, гахаа хашаа хоёр бол алдарч авын баруун зүүн гар байсан юм. Нэг ёсонд одоогийнхоор бол менежер нь байжээ. Алдарч авд одоо тэгэх ёстой, ингэх ёстой гэдгийг зөвлөх жишээтэй. Алдарч ав улсын их дүлгэрийн өмнөх дэвжэн дээрээс 100 төгрөгийг бол ядах юмгүй болно. Түүнд тагтаа бэг шоронд оролтгүйгээр сайхан амьдрах ёстой шүү гэж зөвлөдөг байлаа. Алдарч ав нь атмануудын дунд нэр хүндтэй нэг ёсондоо толгойлогч ахлагч байв. Тэрээр төвдөнд орчин мангар хар давг чимэгттэй дэвжэн дээрх 8-ачтыг дээрэмдэн дарамтлагдаг байж. Тэдэнд дээрэмдүүлж дарамтлуулсан олон хүний санал гомдлоор цагдаа нар алдарч ав давг чимэд хоёрыг барьжлах тушаал авсан байна. Энэ хэрэгээс зогтохын тулд алдарч ав хойд хөршүүлэх Орос орныг зоржээ. Алдарч ав мөрөн хагархаа тамир нар Москва дахь манай худалдааны төлөөлөгчийн газрын зочдуудад байрлав. Ингэхдээ тэрээр гадна дотроос ирсэн хүмүүсийг цэгцэнд нь оруулдаг үүрэгтэй. Тэр үед Оросын элчинд 8 хийдэг их хүнд гарууд их цугладаг, дээрэм тонол гэмт хэрэг зодоон зохион байнга гардаг рецидив үе байжээ. Агсам согтуу тавьсан эсвэл болж үтэхгүй авир гаргасан нөхдийг дорн сургаж өгнө. Эднэрийг зохицууллаа гэж худалдааны төлөөлөгчийн газрын эрхмүүд алдарч авыг чамгүй мөнгөөр урамшуулдаг байсан гэдэг. Монголчууд болсон хойно арх дар суухаараа зодоонуудын хийж асуудал үүсгэхэд Оросын цагдаа дуудахаас илүү алдарч авыг дуудана. Тэр үед Ярамгийн 3 бүд өнгөж байлаа. Эднэрийг ганц алдарч авал номхруулан дарж байсан гин. Москвад бол алдарч аваас айдаг олон хүн байжээ. Түүний найз хань хамсаатан гэсэн хүмүүс алдарч авыг сургалсаар Москвад очино. 40 мянгатын атман хөгжмийн зохиолч 100 дээр гочоогийн ингис хоёр Москвад алдарч авын урилгаар очиж байсан гэдэг. Удаан хугацаагүй хоёр найзтайгаа ёстой л нэг найрлаж сэнхийг үзүүлсэн юм бах. Ирчүүд болсон хойно уус үедээ яаж зүгээр ах вэ? Нэг орой 100 даар согтцоход шкаф шиг том биетэй Оростой муудалцжээ. Тэгсэн алдарч ав хажуугаас нь наадмаа Оросоо зохиод унахчих гэв. 100 даарч цогтлоо. Нөгөө Орос нь ундаггүй. Тэгтэл алдарч ав ингэж зогтөг юмгээд ганц зогтол нөгөө авраг биетэй Орос чинь тэрий хатаад л унж байсан тухай ганцгын 8-ачид ярьдаг. Ер нь алдарч авын цохилт үнэхээр хүчтэй. Зодоон талдаа сайн байсан тухай хулгарууд хуучилдаг билээ. Нарснаас гараад амьдрал хавгаа дээшлүүлэх гэсэн зорилготой эсвэл Москвад очиод хөлөө олохгүй байгаа хулгайч нүрсчид алдарч ав дээр л эхэлж очдөг байжээ. Жишээ нь монголчууд Хятадаас авчирсан бараагаа лүүшнэг зах дээр зарж байхад алдарч ав мөрөн цэнгэл тамир нар тэр хаваар эргэлтэнэ. Оросын ракетууд тэднийг харж чад яаж чадахгүй буцаад захаас гарч байсан гэдэг. Гэхдээ тэд инхийн цагаан тахтаа байгаагүй. Монголчуудаас татвар авч өгөхгүй гэснийг нь зодож нүдэж байсан юмсан ч бас нэгэн түүх өгүүлээ. Монголын 8-ачид Хятадаас бараагаа дарчхаад Улаанбаатараар дамжихгүй Шанхай, Харбин, Манжуур, Забайкалскаар шууд Орос руу гардаг байлаа. Тэр үед алдарч ав мөрөн тэргүүтээ хүнд гарууд Шанхайгаас галт тэргэнд суужээ. Манай ганцгын 8-ачид дор өрнөөл яадаг үлээ энэ вагонд халахын атман хулиган алдарч авчин явдна гэгээд шуугв. Шанхайгаас хөдөлсөн галт тэрэг харби орох зур галт тэргэнд бүх асуудал үүсв.
Монголчуудаас өөрсдөсгүй Оросын ганцхан 8-ачид хүртэл бас галт тэрэгний энэхүү маршрутаар явдаг байж. Хонцоо таалахгүй хүчээр Оросууд галт тэрэгний билет олдохгүй, бараа нь купенд багтахгүй ядарч явхад энэ муусаа монголчууд хүртэл юу вэ гэж дээрлэх маягтай. Вагон ресторанд ууж наргид суусан шкаф шиг том биетэй Оросууд эндээс монголчууд зайлцгаа. Энэ бол Орос хятадуудад л үйлчлэх ёстой вагон хэмээн томорчээ. Манай муусан ганцчид ч яах вэ халуун хоолонд эргүүлэх гэж орж ирээд вагон ресторанаас хөөгдөн гарч байлаа. Ресторанд юу болоод байгаа тухай алдарч ав тэргүүтэй нөхөд олоод сонсчихжээ. Уг нь энэ галт тэрэг нь хятадын галт тэрэг байсан юмсан ч дор үрнээл. Оросууд яхаараа бидний галт тэрэгнээс хөөдөг юм. Тэгэд эн чинь ямар Оросын нутаг дэвсгэр юм уу гэд арх ханхлуулсан ааргсан хэдэн ирчүүд ресторанд явж орсон байна. Тэгээд албаар нөгөө бүдүүн Оросуудын ойролцоо суудсан дахианы шарсан мах нэг шил арх захиалжээ. Гэтэл Оросуудын толгойлогч нь энд монгол хүн орж болохгүй ойлгов гэж бархирав. Алдарч аваагт тоосон шинжгүй дахианы махаа идэж 100 татгцуура самти бошол гэж хэлсэн байна. Шкаф шиг бүдүүн Орос босч очоод алдарч авааг заамдан авахд цаадах нь ганц цохоод түүнийг ард агцаар нь рестораны ширээ мөргүүлэн унагчээ. Ингээд л бөөн зодон үсв. Алдарч авын найзууд зодон болохыг мэдсэн болохоор урт турба мод ар нураасаа гаргаж ирээд тэднийг ёстой болгож тавьсан ач. Оросууд ч өөрийнхөө нутаг нэгтнүүдийг ресторан зодуулж байгааг сонсоод гүйлтэн ирэв. Манай ганцхан 8-ачид мөн ялгаагүй энэхүү дулаанд орсон байна. Галт тэрэг Харбин хотод ирсний дараа хятадын цагдаа нар орж ирээд зодон үсгсэн 5 Оросыг баривчлан авч явсан бөгөөд харин алдарч ав тэргүүтэй нөхөд газрын гаваар орсон мэт алга болсон байв. Хятадын цагдаа галт тэрэгний эд тогшил эвдсэн бүх охирлыг монголчууд төлөх ёстой гэсэн өрөөсгөл шийдвэр гаргаад галт тэрэгэнд байгаа бүх монголчуудаас хүн тус бүрээс нь 200 юанэ торгуул авч байсан түүхтэй. Алдарч авын хувьд бүдүүн Оросуудыг цохиж унгах талдаа үнэхээр гарсан нэгэн байсан ажээ. Ер нь хүн гэдэг эрх мэдэл хүчтэй болоод ирэхээр өөрийгөө алдаж өөр хүн болдог юм гинүлээ. Тэр ч замаар алдарч ав явсан юм. Зул бөхөхөөр улам дээшээ бадардаг гэдэг шиг алдарч ав сүултээ их сонирн болчихсон гэж ярилцдаг. Наад захын жишээ гэтэл 2 хүүхэдтэй эхнэрээсээ салаад 2 хүүхэдтэй өөр нэг хүүхэнтэй суужээ. Мөн Монголынхоо жирийн иргэд 8-ачдыг дарамтлан эд мөнгийг ин дээрэмддэг байсан зэрэг ёс бос үйлдэл ихэд гаргаж араатан шиг авирлах болсонд ойрных нь түүнээс ихэд айдаг болсон гэдэг. Орос гэдэг агуу том гүрэн манай Монгол гэдэг жижиг улсыг анх яаж эрхэндээ оруулж утсан хүүхэлтэй шиг хөдөлгөж дээрээс удирддаг байсныг бүгд мэднэ. Тиймдээ ч Москвад хүчээ авч байсан алдарч авыг Оросын тусгай албад захиалгаар дарж авсан ч гэж ярьдаг. Түүнийг цэргийн офицер алсан хүн амны хэрэгээр ялд идлээд суллагдсан үйлдвэр комбинатын шар нэргүйгэх ир ар нуруунд нь хутгалж хөнөөжээ. Шар нэргүй Монголд Улаанбаатарт ирээд удалгүй мөн бусдын гарт онц ноцтой эрцгийгээр амиа алдсан түүхтэй.